За сайн байцгаана уу. Өглөөний минь төргий. За тэгэхээр сая шадар сайдын өгсөн одоо энэ мэдээллээс бол ер нь төсвийн орлого бол бас тасалдсан байна. За дээрэс нь багш одоо эмнэлгийн ажилтны одоо цалин нэмснээс болж бас асуудал хүндрэх шинжтэй байна. За гадаа бол ахмад наснууд маань бас бүтэн жил гаруй одоо ингээд жагсаад тэтгэврийн одоо доод хэмжээг 1.5 сая болгооч гэд. За ер нь бол энэ төсвөө бид нар одоо яаж нэмэх вэ? Төсвийн орлогоо яаж нэмэх вэ гэдэг дээр толгой уралдуулах ёстой байх гэж бодож байна. Тэгэхээр өнгөрсөн засгийн газар Зандан шатар ерөнхий сайдын үед бол оюутлогоотой ерөнхийдөө хэлцээрийн ширээнд суугаа зарим асуудлуудыг шийднэ гэсэн мэдээллүүд явж байсан. Тэгэхээр энэ үйл ажиллагаа, энэ яриа хэлцэл үргэлжилж байгаа юу? Яг гэвэл өчигдөр одоо төрийн байгуулалтын байнгын хорон дээр би бол асуусан. За засгийн газраас оюут толгой болвол одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг болвол манай Монгол улсад төлдөггүй ийм одоо гэрээтэй энэ гэрээн дээр бол бас өөрчлөлт ороогүй гэсэн ийм мэдээллийг сангийн амнаас өгсөн байгаа. За тэгэхээр өнөөдөр одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ашин малтмлын тухай хуулиар болвол засгийн газар за оюут толгойгоос экспортлж байгаа баяжмал дах зэс алт бусад металлуудад ноогдох амнаатыг өнөөдөр одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар бол авах ёстой. Харамсалтай нь одоо энэ гэрээ хэлцэл дээр бол ийм одоо гэрээ хэлцэл хийгдээгүй гэдэг үүднээс энэ одоо хуулийн хэрэгжилтийг бол хангаж ажиллахгүй байгаа. Тэгэхээр засгийн газрын хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тал дээр ямар одоо үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Тэр одоо харилцан хоорондоо одоо ярилцчихсэн энэ хэлцээрийн ширээнд сууж исэн энэ асуудлууд дээр энэ асуудал орсон уу? За хоёрт нь ер нь бол манай бусад аж ахуйн нэгжүүд бол маш сайн одоо энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа шүү дээ. Ашиг малтмлын тухай хууль заасан хэмжээгээр одоо Эрдэнэ төлдөр бол энэ амнаатыг бол бүх одоо дагалдах баяжмлуудаа бас төлж явж байгаа. Тэгэхээр энэ бол бас оюут толгойтой хэрвээ хийж байгаа хэлцээр дээр энэ асуудлыг одоо оруулж ирж өөрчилж чадах юм бол манай Монгол улсын одоо төсвийн орлого нэмэгдэх юм боломж нь бас гарч ирнэ. Тийм учраас бид нар одоо энэ хязгаарлагдмал төсөв дотроо хэрэлдэх бус төсвөө одоо яаж баяжуулах уу, төсвөө яаж орлогоо яаж нэмэгдүүлэх үү гэдэг дээр бол засгийн газар ажиллах ёстой гэж бодож байна. Тийм учраас засгийн газар энэ хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр оюутлогоотой хэлцээрийн ширээнд сууж байгаа юу, энэ ажил үргэлжилж байгаа юу? За миний хувьд бол улсын хурлын гишүүн улсын хурлын тогтоолын төслийг одоо бас боловсруулж засгийн газар санал авахар хөргүүлсэн байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр хариулт авъя. За их хоёр сайд хариулъя. Жаданбай их хоёр сайд. Төсвийн орлого тасарж байгаа зүйл байхгүй. Эдийн засгийн потенциал төвшөнд ордог орлогоо олоод авдаг татвараа авж байгаа. Нодлонгийн мөн үеэс татварын орлого 14% нэмэгдэж төвлөрсөн байна. За экспорт мөн идэвхтэй, зах зээл идэвхтэй байна. Нодлонгийн мөн үеэс нүүрсдээс үндсэндээ 60 гаруй хувиар өндөр өсөлттэй экспорт явж байна. Түүхийдийн үн тогтвортой, зах зээл эрэлттэй байна. Асуудал нь хаана байна вэ гэвэл хоёр асуудал үүсэж байгаа. Нэгдүгээрт урсгал зардлын огцом нэмэлт. Потенциал орлогоосоо авсан нэмэлт үүсгэсэн. Нодлон төсөв баталж явах үед багш, эмч, эрүүл мэндийн боловсролын салбарын ажилтан албан хаагчдын цалин огцом нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор 2027 онд нийт төсөв тэтгэврийн одоо өсөлттэйгээр 4 их найдын нэмэлт их усаар шаардлагатай болж байгаа нэг зүйл. Хоёрдугаарт гадаад орчны өөрчлөлттэй холбоотойгоор импортоор авдаг шатхуун туслах материал импортын хамааралтай бараан дээр үнийн өсөлт тэрийгэ дагаад валютын нөөцөнд тодорхой хэмжээний дарамт ирэхээр болж байна. Ийм бинийг одоо урдсан сэргийлэх үүднээс засгийн газар төсөв санхүүгийн хурдтай уян хатан зохицуулт хийх болцоогоо авах үүднээс энэ төсвийн хүрээг дагж энэ хуулиудыг өргөн барьж байгаа. Оюутлогын тухайд ажлын хэсэг хэрэглэхийн сайдаар ахлуулаад сангийн сайд уулуурхай эрс байлгийн сайд оролцоод бэлтгэл ажлаа хангаж байна. Тун удахгүй оюутлогын хэлцээрийн баг ирж хоёр талаас хэлцээрд орно. За Монгол улсын засгийн газрын байр суурь улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлэх ийм одоо үндсэн чиглэлтэй, удирдамжтай хэлцээрд орно.